Зохиолч би Цэрэн Жамц. Босуул өгүүлэг. Ээж маань хонгоо хүлээж эхлэе. Яаралтай ирж уулзараа ахаа. Охинд үгээс нь ирсэн энэ бяцхан зурвас хад зурах шиг эр хонгор зүрхийг бацлуулах нь тэр. Одоо яая гэх вэ? Очихл хэрэгтэй. Би гэдэг бүтлгүй амьтан ижигээ зовоосноор л насны имжлийг нь найшлуулчлаа да. Уд асчгүй гал руу мөчр шидэнгээ хідэн сараар хань болж байгаа нөхрийнхөө рүү гунигтай харцаар асуух мэт харлаа. Гүн тайгын балар ойд түүдгийн дэргэд суусан хоёр ирийн сүүдэр зориулж засаагүй хувь заяаны тайзанд нэгэнт тодорчээ. Үүр цайлгаад би мордё доо. Чи цохиодын авцалт хүлээж байгаарай. Намаг баг хүртэл ирэхгүй бол шууд уулнаас буугаарай. Чамаг ээжтэй чинь уулзуулж ижиг ижин имжлэх бүх бололцоог би чад гятгаараа хичээнэ гэж дорж нухацтай бөгөөд зоримог хэлв. Хоёулаа адилхан орогдол хэрэгтүүд байж миний төлөө чи өөрийгөө золиод яах нь вэ? Эхээс төрсөн ухаантай хүмүүс юм бол тэр баримтлахаар отож байгаа хүмүүс чинь ээжийг минь нүд амтл намайг бас давхар сахих гэлтэй. Би шууд л уулнаас бууж гэртээ очимоор байна. Бодмон чи төвчрдээ хүлээж бай. Надад нэг бодол байна. Би төрүүлж буй. Чиний хийсэн гээд байгаа тэр хийгээгүй хэрэг ээжигээ асрахад ямар хамаа байна. Би бүгдийг зохицуулнаа. Чи надад итэг. За би мордлоо. Доржи сартаа хүрний тууранд гიშгдэх зам зуурын мөчр гişүү хуурхан зүүн совингийн дуудлага гэмээр тасны эсхийн илхэн цохооны доод жимээр алсран одов хаврын сүүлч дэлгэр зуны ихээр цэрэг халагджээ. Цэргийн 3 жилийн хугацаанд ар гэрээс нь эргэлт очоогүй хүн бол гуд байв. Аав нь цэрэгт явахын урд жил өвд болж ээж нь дүү охинтой нь үлджээ. Тэр холт хамсгийн хязгаарт цэргийн алба хааж байгаа будыг Улган аймгийн хойд зах Сэлэнгийн 2 хоодны нутгаас яаж эргэж очихсан бэлээ. Цэргийн 3 жил ахыгаа хүлээхдээ дүү охин нь нутгийнхаа ахан дүүсийн хүчээр хідэн малаад уулж ижигээ асарсаар ахтайгаа зологжээ. Бод алхаа сайтай халиун сарлынхаа дэлхийг сумалзасан аавынхаа 10 цагаантай нанжин гахай хүлэмтэй эмээлийг тохон гол усныхаа ахан дүүстэй зологгоор хол ойроос ирсэн нутгийнхаа үе тэнгийн ирчүүтэй мордлоо. Хамгийн эхлээд Дамирингийн уян дээр буу. Дамирингой бол гол усандаа хүндтэй эцэгтэй нь үерхэж олон жил аймаг сахалт явсан нэгэн билээ. Тэдний дунд охин сүнжид бод хоёр багаасаа тоглож өссөн бөгөөд нас бие идж агсах үедээ бие биеэ ойлголцсноор сүнжид бодыг хүлээхээ амласан. 3 жилийн дараа уулзцааж байгаа нь энэ билээ. Сүнждийн ах довдонгийнх аавынхтайгаа хаяа амт явдаг учраас хөгсчүүлд золгосны дараа тэдний шүндөл болтол наригцгаав. Бод бол айраг архин тэгтээ дуртай биш хэдий ч тэр шин нилээд халамтсан байлаа. Цэрэгт мордсныхын дараа сүнждэд санаархдаг байсан балбар будыг өгсөн архийг минь уусангүй гэж агсан нам элдвэр дайрхан тэр. Чиний эцэг арх голдог гүл хүн байсан юм да. Манай мус увсагч залгилахаар аалныг болсонсон. Чи харин боовн тинэж ирээд арх голдог болсон юм биз дээ. Химэн аягтай хайрыг будын нүглүү цаацхан тэр. Энэ үед бод ганцхан удаал тэсэлгүй нодроо өгч түүнээс хойш юу болсноо ч мэдлгүй унтсан байлаа. Өглөө хэдийн болж нар мандсан ч шүн шиг харанхуй зовлон дайрна гэж хэн мэдлээ. Харих гэж гарсан болтой балбар уяаны цаахантай хутга зоолгон хэдийн амьсгал хураасан байв. Очиж өнөөх зоолттой утх нь будих байдаг. Одоо яана вэ? Ийм гайтай хүүтэй юм гэж бас байдгаа. Хамт наригсан салбаан жамб Ингэлийн голоор нутагтай морин ирээ даваа харлаг тариахтайгаар нутагтай солгойч үлдэм зэрэг хамт байсан хүмүүс хизээ явсныг мэдхэн гарсангүй. Аймгийн цагдаагийн газрынхан ирж болсон явдлыг газар дээр нь наривчлан судалж чухам ямар хүмүүс байсан талаар тодруулж тэдгээр хүмүүсийн эрэлт зарим төлөөлөгчдийг явууллаа. Бод балбар хоёр маргалцсан уу? Маргалцсан нь үнэн байдаг. Будын ганц удаа гар хүрсэн тамга талигаачийн нүүрэн дээр тодоос дод хүрэнтэн байгаа. Хэргийн гогцооны үзүүр тэндээс ихтэй үнэн боловч цааш лавшруулан мөрдөх ажиллагаа дуусах яагаачгүй байлаа. Буд би ийм зүйл хийгээгүй шүү. Би алаагүй гэж үнийг ойлгуулах гэж хичнээн уйлан гаслаад ч эрх чөлөөний хаалга хаагджээ. Сүнжээ би алаагүй. Би тийм хүн биш шүү. Сүнжээ минь миний найз үнэн зөвийг олтол хөлөө хүрэх газар яваарай. Манай голынх нь аваад мэдэн штэ гэж уйлан хашгирсаар цагдаагийн машинд суулаа. Тэртээ тэрхүү хийсэн хэргийн учир олдох учир гэрээр нь оруулж хувцсыг нь солиулахаар замаас холбогдсон удын гэр тэрлээ.
Ийм хэрэгт холбогдож ирсэн хүүгээ харсан ээж нь сандран "Миний хүү ийм хэрэг хийх хүү биш л юмсан. Ямар гэж гай дайрах нь энэ вэ?" хэмээн итгэж ядан уйлан гаслахын зэрэгцээ. "Миний хүү бурхандаа мөргөөрэй. Юмны учир сумны гижир тайлагдах байлгүй дээ. Даанч усны хой талынх нь ирчгсэн байсан юм а" гэж нэг л сэрдэнгүй аяс цогцолцуулж байгааг цагдаагийн мөрдөгчд анхааралтай авч байлаа. Ээж нь авдар саваа уудлан хүүдээ хувцас бэлдэж дүү охин нь сүү хөөрүүлэн самарч байх энэ үед бод яахын зургууд илгээтэй үүдээр угсгийн гарч зайдан моринд мордонгоо машин явж боломгүй өндөр гангийн жимээр орон модны хаяа руу орхон тэр. Ингэн чинээ санаагүй цагдаагийн ажилтнууд түүнийг хөөж гэж улаарсангүй хөг өөдч гүйцэхгүй юм чинь зөнд нь орхисон нь учиртай байсан бизээ. Ийхүү бод уулын хүн боллоо. Хамт наригсан хідэн залуусыг авчирч хорсноор энэ хэрэг аг чиг чимээгүй нууцлагдав. Бод хээрээр гэр хицээр дэр хийж явсаар нэг л мэтгэд жил гаруй хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд ээж дүү хоёроо ангийн махаар тасалсангүй. Хаяа шөнөөр гэртээ ирэх үед нь яндангаа буулгаагүй бол зочинтой тэмдэг. Өдрөөр гэрлүүгээ дурандахад гэрийнхээ бүслүүр тодоос тодонгийн даавуу юм уу? Эсвэл уурга босгосон бол гаднаас сижигтэй хүн ирсэн гэсэн нууц дохиогоор ээж дүү сүнжид гуравтайгаа ойлголцдог байв. Тэрээр намрын анхны цаснаар сүрэг гахаатай таарч ээж дүү хоёроо эзэн тэмэглэх ганц бодон буудлаа. Будын буун дуутай зэрэгцэн бас нэгэн гахаа унсан билээ. Сүрэг гахаа өвсөн дундуур нуруунд гөрүүлсэн шүүхэтнэн алга болсон энэ үед унагсан бодон руугаа бодыг дөхөн очих үеэр онгож ганцсан дээлтэй хүдрээр морио хөдөлсөөр модны чөлөөнөөс гарч ирэв. Энэ юу хүн байдаг билээ? Намайг тандаж явсан хүн үү? Эсвэл үнэхээр ан гөрөө хийж яваа хүн үү? гэж будаг эргэцүүлж ядан байх зур. Амархан сайн явж байна уу гэсээр өнөөхөр дөхөж ирэв. Олон сараар уулын аглагт ганцаар таньж явсан будад хүний бараа харах нь ёр бусын гайхалт төрүүлгэн зэрэгцээ. Жиирхэн болгоомжлох, түгшин айх, баярлан догтлох зэрэгцэн байлаа. Хэдийгээр хин хинээ танихгүй жииргсэн хэдий ч Монгол ахын дүүсийн ёсоор мэд мэдэн тамхилж, ангийн олцоо хамтран янзалж, магшаарч идцгээв. Ирчүүдл болсон хойно доржиж төрүүлж амны хідэн морины хэрэгт орооцолдоод 10 жил сонсох дээрээ тулдаг юм байна. Дээр нь бас хүн амны хэрэгт ч гүрдэгдэх янзтай. Даалтанд байцаагдах хугацаанд оргоод инэл хайрхнаар гэрээ хийгээд овооч олон сарыг авлаа да. Хүнтэй таардаггүй л юмсан. Харин чамтай таарчдаг байна шүү. Уг нь тэр хитэн хадсаханд ч би ямар ч хамаагүй юм л дээ. Хазаар гүйлгэж явсан нэг нөхөр согтуу явж байгаад л мориноос унаад бурхан болчихгүй юу да. Тэр үед нь малд явж исэн хүн намайг дурандаж таниад хошуу өргөчихсөн юм билээ. Ингээд л морины хулгай дээр хүн амны эзэнгүй хэрхэн эзэн болгон тэрэгтэй хийгээгүй хэрэг хүлээж шоронд хэвцэнд орвол хизээр гэр хийгээд нутгийнхаа ууланд зоргоороо явъя гэж шийдээд овооч удлаа да хэмээн ярих тэр. Энэ нь будын зүхтаасан хэрэгтэй тунж төстэй байсанд ийм хэрэг байдаг юм байна да гэж сэжиг ажиг нь улам арилж өөр тохиолдсон бүхнээ нийн үгүй ярьсан билээ. Ийхүү гимгүү хоёр хэрэгтэн их улсын аглаг тайгад уулзаж хань бараандаа зовлон жаргалаа хуваалцсан хэдэн сар нөхөрлөж яваа нь энэ билээ. Бод цогоотын хавцалд доржийг хүлээж ядаад намайг удаад байвал шууд л уулнаас буугараа гэж нэгэн санан мордлоо. Хөөрхий ээж минь би яаж байгаа бол дорж ер нь ямар аргаар туслах гэсэн бол ер нь яаж надад тусалж чадах вэ? Өдий хүртэл чимээгүй болохоор баригдсан л аж таараа. Уг нь үехэн хөдлөх хэр биш л юмсан хэмээн эргэцүүлэн бодсоор гэрлүүгээ төглөө. Будыг дөнгөж ирэхэд түргэний дуудлагын машин, мөн цагдаагийн машин хитэн морд уян дээр харагдав. Будыг ойртон очиход олон сараар ижилдсэн доржийн сартай хүрэн таниад үүрсэн янзгаан өгдөв. За да ижитгэл уулзаж байвал баригдах нь ч дүүрсэн хэрэг. Яг энэ үеэр дорж гинт өөдөөс том алхлан баяртайгаар ирж яваа харагдав. Туйлсын зэрэглээ төхөөснөөс мэндийн шарнаар ургаж байхад уулын босвол үнний эрэлт насаараа зүтгсэн цагдаагийн чекист хошууч дорж удыг тэрвэрэн золгож зөвхөн өөрийнх нь төлөө болоод өрөөл бусдын нуугдмал орших ял завшигчдын хэргийн гогцоог тайлах гэж орогдол гэмт хэрэгтний дүрээр хэдэн сар ууланд бүгэлцснийхээ нууцыг сая л тайлжээ. Уулзалтан золгох баярт мөчтэй давхцан тэрвэрлдэх тэрл агшинд цагдаагийн газрын дарга хурандаа гунаа жав ээж дүү сүнжидмаа нартай баясал дүүрэн инээмсэглээр гарч ирж байлаа. Гэгээн сэтгэл
нууцлаг байх тусмаа амттай гэдэг энэ буюу